Бурхан эцэгтэй хүндэтгэл мөргөл өргөхөөр ирсэн итгэлийн ахан дүүстэй эзний өдрийн мэндийг хүргье. Өнгөрөх 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ. Галил Монгол чуулганы алсын хараа болох Солонгос дахь монголчуудад эзний сайн мэдээг хүргэх дуудлагын дагуу өнгөрөх 7 хоногт пастор Түрмөнх маань Бусан хотод зочлоод ирлээ. Бусан хотын 40 мянган итгэгчтэй Суян руу чуулганы гадаад харилцаа хариуцсан Өө пастор болон Суян руу Монгол чуулганы Наранбаатар пастор нартай цаашдын хамтын үйлчлэлийн талаар ярилцсан нөхөрлөлөө. Мөн Монгол ахын дүүстэйгээ уулзсан эзний үгэнд ятхан урамшуулсан өрөөлтөй цаг байлаа. Солонгос дахь монгол чуулгануудаар дамжуулан эзний хаанчлал өргөжинд хэлэх болтугай. Дараагийн мэдээ. Өнгөрсөн нэм гарагт цуглааны ахын дүүс ирчүүд эмэгтэйчүүдээр хуваагдан халуун дотн яриа өрнүүлсэн онцгой нөхөрлөл болж өнгөрлөө. Уг нөхөрлийн дараагаар цуглааны ахын дүүс хамтдаа чуулганы итгэгч Баян хангаа ихчийнхээ урилгаар түүний гэрт зочлон цагийг өнгөрөөлөө. Зориулт гарган бэлдэж амттай хоол цагаар дайсан ихчийн маань дээр Бурхны ивэл нэгүсэл бэлхэн дүүрэн байх болтугай. Харах тун ах дүүс хамтаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ. Дуулал 133:1. Дараагийн мэдээ. Чуулганы мэдээ болон техникийн үйлчлэлийн багийн гишүүн болох Ган тоогоогч Төвшин Заяа Дүндар маань эх 7 хоногт Монгол руугаа буцах билээ. Тэднийг буцахаас өмнө хамтдаа үйлчилж байсан үйлчлэлийн багийн гишүүд цуглан үдэлтийн нөхөрлийн цагийг гаргалаа. Чуулганд хамрагдах хугацаанд эзэнд итгэмжтэй байж өөрт оноогцсон үйлчлэлтэд зориулт гарган тууштай байж ирсэн тэдний минь гэр бүлийн цаашдын ажил амьдралыг эзэн бурхан үргэлж ивэх болтугай. Өөрөөр хэлбэл та нарын дунд байхдаа бидний хин нь нөгөөгийнхөө би та нар миний итгэлээр хамтдаа зориулжсэн билээ. Ром 1:12. Онцлог уриалга. Нийгэмд эзний хаанчлалыг тэлэх зорилгодоор чуулганаас хөтлөн явуулж буй сошиал платформуудыг та бүхэндээ танилцуулъя. YouTube channel болох Галил Mongolian Church, Facebook page болох Галил Монгол Church, Instagram аккаунт болох Галил Mongolian Church, JMC Солонгос дахь монголчуудын радио пэйж, Галил номын дэлгүүр Facebook пэйжийг тус хөтлөн явуулж байгаа билээ. Та бүхэн чуулгантай холбоотой үйл ажиллагаа болон дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр платформудаас хүлээн авч бидний цахим хаягаараа дагаарай. Мөн 2025 онд Галил Монгол чуулганы хүн бүр залбирагч байж үннээр болон сүнсээр яван эзэн бурхнаа алдаршуулсан бурхан тааламжтай өөр сүнстэй нийгэм байцгаая өрөөнд дор 7 хоног бүрийн өдөр бүр онцгой залбир хийж байгаа билээ. Уг залбирлаар улс төр, эдийн засаг, боловсрол, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, сүм чуулган болон гэр бүлийн талаарх нийт 7 сэдвийг онцолж байгаа юм а. Улс орныхоо төлөө өөрсдийн гуйлд хүсэлтэд бурханд мэдүүлж ирээдүйн хойч үеийнхээ төлөө санаа нийтэн хүчтэй залбирагч бэ хэмээн итгэлийн ахан дүүс та бүхнийг энэхүү залбиралтаа нэгтгэхийг уриалж байна. Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндэтгэлтэйгээр амар тайван төвшин амьдралаар амьдрах болно. 1-р Тимот 2:2. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Мөн чуулганы нийт үзэсгэлэн охид бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Эх 7 хоногт нь эзэн бурхны хамгаалалт удирдамж, ерөөл бэлхэм дүүрэн байх болтугай. Хүндэтгэл мөрлийн цагтаа тавтай морилно.